Инэдмийн баяр. Өглөөний мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөд. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явал да. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гений юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би худлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвжөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Сонирхолтой юм аа. Сүүг нэг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хардаа ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуун тавина. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү намайг яваад өгөхөр ус чинь харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа зүнхэн сайн нарийн бонус залуугаараа өгдөг штэ. Таныг муухай штоохор мөнгнаас л гэж бодсон. Сүү бие барь. Ноён талхад яаж туслахаа бодоцгоё. Байцаараа би мэдлээ. Амгаагчл хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга яг боллоо. Наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихлоо. Сайхан хоолороо ноён талхаа. Би уудг юм уу? Онцгой үнэртэлтэй. Гэхдээ уучих юм бол шинээр төрсөн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Хөөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү их сайхан шүл байна. Их баярлалаа. Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж угаараа эрхмээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна эрхмээ. Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу? Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ. Ноён талхаа өөрөөлөөрэй. Таныг имлэгт хүргэе. Тэг хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сүүг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаараа. Одоо явбал удахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бидэн туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярдаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихсон. Тэнгэр минь намайг хэвтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна эрхмээ. Хоёулаа имлэгт ирчихлээ. Тэсэд гараарай. Эрхмээ намайг сонсож байна уу? Хэдэн гурван харагдаж байна. Битгий хөдөлгөөд бай. Юу нөвдсөн юм бэ? Энд чи туслаач. Энэ хөгшин талах хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа хийе. Тариа гэнэ? Жаахан л өвдөн. Үгүй би зүгээрээ. Эмчи өвчтөө ухаан алчих шиг боллоо. Зүрхний сахилгаа өдөгч бил хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөнд алдамааргүй. Мэдлээ эмчи. Ноён талхаа би энд байна. Бүх юм сайхан болно. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахаад ухаан. Амьдаар минь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуутай байна. Энд ч муу та. Эмчээ хэлээч ноён талхаа амьдрах болов.
Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис таслаа. Ямар гээчин хайчин эмч вэ? Байн талхаа. Агаад жүжиглээд байна. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүйд үннээ хэлвэл ахиж танд хизээч итгэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаханд шууд орё. Юу одоо гэж? Намайг тавь. Ноён талхаа та тийч гарахгүй би өмнөөс чинь үсчингээ сайн харнаа. Юу гээчин вэ? Лоботомын хагалгаанаас игэлнэ. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуургасан юм. Халууны шил хуурамч шоко надаар хийлгсэн. Бид хоёр зүгээр сүүг хуурах гэсэн юм а. Тийм бэлэг. Тийм бэлэг. Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анхнаасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энд бэлдэх гэж бид хоёр их хэрт ирсэн. Би ерөөсөө юм хийдгүй л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ. Зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их хайж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өшөөгөөрөө ноён талхаа. Бяслагны тоглоомын талбай. Хөөе сүү, явж тоглоцгоё. Сайн уу бясалгаа? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгдэл завгүй хий. Чи баг сургуульд орцгоо үздэй гоовда бяслаг мэн гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж, орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурж хэрхэвж болохгүй шүү. За, ойлголоо. Тийм завтай байгаа юм бол зайцх нэг салхилуулаад ир. Зайцх нэг салхилуулаа. Тэги, болохгүй юу ах уу? Зайцхаа, явцгаая чаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хөөе, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажидмаар байгаа мó. За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажиндаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй юм аа. Бяслаг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм. Ингэж дүүжин даажинтдаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ зайцгаа? Голсоор. Энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцгаа. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ, би ахаад амьсгалж байна. Уг нь их хөвгөлтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баахан барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Зайцгаа хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийгүү. Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу? Энэ хог чинь ажилтг юм уу?
Бохор юм байна штэ. Та нар ингэж хэн юм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэр сүйтэй талх. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг. Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Дотор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл төгс тоглоомын талбай барих шиг амарх юм байх. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тийм ээ. Энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болоо вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа. Одоо би авангард биш, амттан шиг нүдгээлбэн чимэг нэмээд л болоо юм. Хитрхи чанар болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загвар руу 0 минь гинэ? Яаша инженер. Чи юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээр. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, бэстга. Наана хараад л зогсоод байх юм уу? Ха. Ирээд бидэнд туслахгүй мó? За. Багийн хаан, хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1 2 3. Ой, наадах сайн тогтмолтой хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараачийн алхам бодог юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж юу? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчгээд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэн чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурил нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясдаг. Бид тоглоомын талбай барихтанд тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. Үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амьтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Олгоор модыг энд, хөндлөвч модыг тэнд. Ха. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд тань баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний эндх ажил дууслаа. Хөөй. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбайг хардаа. Тоглоомын талбай гинэ. Хөгжөөнд парк юм шүү. Аврах том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болов аа? Муухай үнэртэйг шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болдгүй яах вэ? Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш вэ? Бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үнэнээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа. Баярлалаа найзаа.
Сүнстэй байшин. За ингээд болчихлоо. Би яг жоох чиг болчихлоо. Энэ Халлоуины өчигний шилдэг хувцас гарцаагүй бид олно. Ордхон Халлоуины баяртай явцгаая. Цагийг зугаатаа өнгөрүүлээрэй. Сүүлийн үйлчлүүлэгчээ явуулчихлаа Шоко. За, Халлоуины өдөр шүү дээ. Орой юу хийх вэ? Би гэртээ аимшигын кино л үзнэ. Харин чи юу хийх юм? Би найз бяслагтайгаа хамт нүрээ хувиргаж байгаад явж жигээр зоглуулнаа. Хөгжөлтэй. Хүлээгээрэй. Шоко. Надтай хамт хүүхдийн парк явах уу? Тантай хамт уу? Ятмааргүй байна. Хамт явъя л да. Халлоуины баяраар хүүхдийн парк орох бол миний мөрөөдөл штэ. Би бяслагтай хамт чихэр. Нэг хайрцаг чихэр авч өгье. Нэг хайрцаг уу? За би харж кино Чи маргааш ажилдаа ирэх хэрэггүй. ойлголоо. Та нарын хүссэн болгоныг биелүүлэх болохоор надтай хамт хүүхдийн парк яв. Тэгье. Хурдан явцгаая. Тэгье. Ноён тахаа ямар гоё юм бэ? Ямар байна? Хамт ирсэн зөвдсөн байгаа биз? Энд байгаад байлгүй явж тоглоом дээр сууцгаая. Явцгаая. Би гинтаа Хэм юу ч алга. Иймэрхүү тоглоом дээр сууж байж л хүүхдийн маркет ирлээ гэж хэлж болно шүү дээ. Харин тийм илүү аймаар юм байхгүй юм бах та. Тэрийг хардаа хоёроо. Сүнстэй байшин байна. Цаавал орох хэрэггүй дээ. Чимээгүй байцгаа. Эхтэй энэ хөвд яагаад хинч байхгүй Харин тийм ээ. болов? Тэндүү аймаар юм болохоор тэр юм бах та. Хурдан орцгоо. Яагаад юм эвгүй юм бэ? Тэгэж сүнс гарч ирэх гэж байгаа юм шиг. Битгий. Эмчин. Авсан шүдэ. Жаалууд. Арай энэ дотроос цус орж үсрээд гараад ирэхгүй үстэй. Битгий гараарай. Битгий гарч ирээрэй. Битгий. Чи юу? Энэ чин цус соргож юм уу? Ямар ч нүүр хувиргаас талгаа. Би бүтлгүүцтэй. Юу вэ? Мэдхгүй. Энэ чин туршилтын өрөө байна. Тэрийг хардаа. Нэг юм байна. Юу вэ? Зүгээр л аяган бялуу байна штэ. Чи арай харангачтайны дүрд хувирсан юм биш үсттэй. Ямар сүнстэй байшин гэхээр ийм байдаг байна. Инжиних Нийтийн оршуулга гэнэ. харагаас гараад ирэх гэж байгаа юм шиг л. Ухаараад харалдаа. Ноён талгаа та зүгээр үү? Юу вэ? Ямар ч бодог шунхаалга. Иймэрүүлэл харагдаж байна да. Аймаар биш вэ нү? Уучлаарай. Сони. Хамт явцгаая. Энэ одоо юу вэ? Энд зурагт байна. Ноён талгаа зурагт нь гинэд асчихсан. Зурагтан дотор нь худаг байна. Тэрийг хардаа худаг дотроос юм гарч ирж байна. Ноён талхаа сүү. Сайн харалдаа. Намайг гаргаад өгөөч. Нэг, хоёр, татаад. Чи зүгээр үү? Баярлалаа. Хөөх, үс чинь ямар гоё юм бэ? Хаана янзлуулсан? Ноён талхны өсчний газарт янзлуулсан. Энэ чинь юу вэ?
Бөө мөнгө төлөөд орж ирж байхад сүнснүүд ямар ч нүүр хувирал таалга байна. Инхээр чинь яаж орлого орох юм бэ? Аимшир битгий ингэдэг хуурдалдаа ирхмээ. Уучлаарай. Урмыг чинь их хугалсан уу? Уучлаарай. Өнөөдөр Халавин гээд бүгд хамт бэлдэж байсан чинь нүүр хувиргагч маань эрх замдаа осолд ороод нүрээ бодуулж чадсангүй. Цэнгэлдэхэд ирсэн хүмүүст сайхан дурсамж бүтээж өгөхийг хүссэн юмсан. Одоо тэр чухал биш ээ. Сүнстэй байшин дампуураад бид ажилгүй болох нь байна. Ингээд дуусна та. Дампуурч. Мори маярхмээ. Харин тийм ээ. Энэ талха та эднийг Халавины сүнс шиг хувиргаад өгчөхөд болно шүү дээ. Би юу? Ой, бидэнд туслаач ирэх юм ээ. Та алдартай усчин болохоор биднийг аймаар царайтай болгож чаднаа ноён талхаа. Үгүй бидний үс тасах юм юу ч байхгүй. Тэрэнд битгий санаа цаава. Энэ шуламсын галтгоонд крем, жимс, сироп хэрэгтэй бүх зүйлс байгаа. Тэгвэл янзлаад үзэх үү дээ. Ноён талхыг зөвшөөрнө гэж мэдсэн юм аа. Ноён талхаа. Цус сурагчийн гол зүйл бол цам цагаан царай. Оруудын кетчупээр час улаан болгож бутаад шоколадны сиропор ус хийснийхэн дараа шавгар эвэр хийгээд цус сурагч. Франкенштейний гол зүйл нь ногоо. Шоколадны гээлээр ус зураад шоколадны сиропор энэ тент нь ойдол зурсныхаа дараа ясан жигнэмгийг олоор нь хуваагаад толгойных нь хоёр талд наачвал хэнж харсан Франкенштейн шүү дээ. Араг яс бол амархан холгоо дээр нь сүүн крем тавиад нүх шиг ухрахад онгор хой хамар зураад зэвүүн инээмсэглэлийн зураад өгвөл хүн аймаар араг яс болно. За бидэн боллоо. Халуун шулмас дутаж болохгүй. Чигнэмгээр малгай тавьсныхаа дараа хэрнээ сүүн крем түрхэд шоколадны үүрмэг цацаж өгөөд нэрсний чанамлаар уруулын буудаж хавал Халуины шулмас болчихж байгаа юм. Яг Халуины төрөчиг байна. Ирсэн зочдч бүгд айх байх. Ноён талхаа танд маш их баярлалаа. Эцэст нь ингэж нэг дөртөө орж чадах нь. Энэ үхний төлөө зүгээр дээ. За, зочдоо онцгой Халуин бэлгэлтэй. Мэдээ. Чөтгөрүүдээ баяртай. Сайхан үзүүлбэр үзүүлээрэй. Баяртай. Сайн яваарай. Хөх, өнөөдөр ч гэсэн ирхмээ та сайн зүйл хийлээ шүү дээ. Эд нарч цалингаар тасрахгүй юм байна. Нэрээ бодоод байсан чинь үс засны хөлсөнд аваагүй юм байна. Эргээд орё доо. Хүлээгээрэй. Яагаад эндээс гарч иж байгаа юм? Би сүнстэй байшинд байгаа жүжигчдийн амар болгож хувиргасан юм аа. Наадах чинь юу гэсэн үг вэ? Тэнд хүн байхгүй штэ. Юу дотор жүжигчд байсан шүү дээ. Яалаа гэж дээ. Жүжигчд хараахан ирээгүй л байна. Халавны баяр болж явахад сүнстэй байшингаа нэгээгүй байдаг яах учраач болохгүй байна. Шуурхай мэдээ. Өнөөдөр талхчны хотын хотны зам дээр том хэмжээний осол гарсан байна. Уг автобусанд талхчны хотын сүнстэй байшинд ажилладаг жүжигчид сууж явсан бөгөөд одоогийн байдлаар бүгд эмнэлэгт хүргээгдээд байна. Хардаа сүнстэй байшинд таасан жүжигчдтэй адилхан юм байна. Тийм ээ. Тэгвэл түрүүн бидний харсан талхнууд Жинхэнэ сүнс. Гэнт яагаад гүгээд явчих вэ? Энэ дотор юу харсан юм болов? Энэ сарын зайрмаг. Та нар дараа сард энэ сарын зайрмаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй? Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? Би. За үзэлцээний зайрамгаас эхэлцгээе.
Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй заримаг байна. Нэг удаа би бол амттайхан заримагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулгын сонсож дууслаа. За, дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай заримга чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зайрмаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай заримг л да. Хийгэлгүй дээ. Гинэдийн юу өнөр вэ? Хата заримг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байгаа юм? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар заримгны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ёстой салж чадахгүй байх шүү. Хата шоколад уучихлаа. Тэхийн болж өөр шүү дээ. Гата шоколад өөртөө үнэхээр ихтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энторийн заримаг байна. Нялуун биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зайрмаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод заримаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч яста сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулга заримаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай заримаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай заримаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Заримгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулга нь дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжижхав? Ирэх 7 хоногт энэ сарын заримаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий ингийн байна. Намайг яагаад ванильтай заримаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай заримаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай заримаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлгаад яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ. Яагаад вэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Ээжгсэн үгтэй. Яагаад хүлдүү жимсдүүд ийм ихээр өвгрөөд байна? Хүлдүү талах болох шаглаа байна. Би өөрийгөө сүйтэй заримаг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Заримгны гэр айл. Ноён талгаа тэр тасган харагдаж байна. Тэр тасган л заримаг амьдардаг бах. Төргөн очсон. Тэгээ. Би яагаад заавал ванильтай заримаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөвлгүй заримаг надаас ураалга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтэж уулзахгүй. Заримаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзалгүй удажээ. Энэ сарын заримыг тэмцээн болох юм биз дээ.
Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзээгүй ч юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванилтай заримыг бол бүх заримны суур тэрэг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой үстэй. Суур байлаа гэд яадгийн? Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванилтай заримыг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай заримыг болно. Гоё шоколад хийдэг болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлцэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй заримыг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад сүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё заримыг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванилтай заримыг бол зургийн цагаан цаастай адилхан ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын заримыг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо ихний оролцогчдод дуудъя. Гүзээлцэгэнтэй заримыг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзээлцэг нэ зүгээр үү? Харин тийм ээ, хиндүү шунаад байсан. Тэгээд би хин гэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзээлцэг нь тавихгүй яасан? За, одоо дараагийн заримгаа танилцуулцгаая. Шоколадтай заримыг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай заримыг байна. Би ч одоо юу вэ? Нийтийн оршуулгын заршин шүү бай. Хөшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За. За, дараагийн заримыг гараад ирээрээ. Заримгийн ертөнцийн өсөж буй од. Гаатай заримыг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. Би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаа донцгоор байхаар үнэхээр залах юм. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын заримыг болгох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванилтай заримыг. Өнөөдөр ч гэсэн бэлдээгүй маа та. Энэ нүцгэн толгой юу? Энд ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванилтай заримыг байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн заримыг. Гүзээлцэг шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гаатай шоколад, ногоон цайтай заримыг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванилтай заримыг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванилтай заримгны энгийн байдал нь бол онцлогно. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптой заримыг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзээлцэгэнтэй заримыг. Давслаг амонд сэнгэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ванил юм чин боломжтой л доо. Би өөрийгөө ванилтай заримыг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байна шүү. Тийм ээ. Өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванилтай заримгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванилтай заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримыг бол ванилтай заримыг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён талгаа заримгүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэг
Бие. Гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхай? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин. Тэгвэл усчны газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ. Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны усчны газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газараа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болно. Юу? Үсчний газар нураахан юм уу? Хөөх. Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газараа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоот нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар нэ. Ноён талхаа энэ байшингаа яаж нураахан юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Хаян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирхмэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафег нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цоочих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө арах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханын зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханын зураг олдсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс бай. Байцаараа энэ амт чинь арай энэ ханын зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчигээр сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг эмтээх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үнэ өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөсөө юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юм ээ. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гээд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний баашинд хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Шүү. 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи гар. Баяртай ноён. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэгүй яахав? Зөв шийдвэр гаргаад Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шондын дотор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн байна. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм?
Мөнгөн шунаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн чунаад байсан гэж байж байгаа гинэ. Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шахуулна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талах эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачихъя. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Майхан хүртэл барьчихсан. Хүний ус чиний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд эннээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилчих юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зургийн үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхаа үнэхээр баяжих хүлээлттэй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөрхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь энэ вэ? Ханын зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханын зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхэр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр байгаагүй мөнгө гэж бодоорой. Өөрөө тугаа юм чи. Юун чимээ вэ? Арай зургийг сүйдгч гээгүй үсттэй. Гүй нөгөө Алдаж бай. Ханын зургийг сүйдгч гэж Мона Лизаг сүйдгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдгчдэг байна? Хинэрдөө Бавичигийн ханын зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Улаад нэг үзэлтэй таалахгүй. Та болоод үзэлтэй. Хурдан явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхоо мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Сүү, шоко. Хурдан нуугдах хэрэгтэй. Энэ ханын зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханын зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Ноён талхаа энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа да. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Сүү, шоко. Юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд дийлдэж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай мариулна уу? Мона Лиза үсчний газар байна. Ханын зураг үзэхэд $10, ийм засалт хэлбэл $50 болно. Өөх, ханын зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талх юм да. Харин тийм ээ.
Зөв. Дараагийн үйлчлүүлэгчээ оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтаа морилно. Манай Лиза өсчний газар бай.